Савицхан уу наваг зулаа гэдэг сан сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Stoke-ийн төгсөгч зулаана. Би Duke University тэнцээ. Хэд хэдэн одоо шалтгаанаас болоод би Duke-ийг сонгосон. Нэгт болохоор school spirit, Duke болохоор бусад сургуулиудыг бодвол үнэхээр ингээд Duke гэсэн тийм spiritтэй байдаг. Тэр нь одоо спортоо осно. Тэгээд одоо энэ жил бас Duke-ийн 100 жил болж байгаа. Тэгээд хийж байгаа зүйлс бичлэг ингээ бүгднгээс нь яг л биедээ туслана. Бид нар одоо Duke том зүйлийг хийж чадна гэдгийг ингээд бичлэгнээс нь хүртэл мэдрэгдсэн. Тийм болохоор би тийм орчинд ер нь бол байж үзээгүй. Тэгээд тэр орчныг experience хийхийг хүссэн. Хоёрт болохоор миний major-ийн хувьд маш олон програмууд тэгээд миний major-ыг амар дэмждэг. Тэнд болохоор ингээд certificate програмууд байдаг. Тэгээ багш нар ч гэсэн сайн. Тэгээд бас юм globally ингээд study мэрэгчлэрээ одоо Африкт ингээд impact үзүүлэх боломжтой байсан. Одоо Африкт гүүр барих ч юм уу тэрийг амар сайн дэмжиж өгдөг. Тэгээ гуравт болохоор ер нь миний ингээд хийхийг хоббигоор хийдэг одоо сонирхдаг зүйлүүд бүгд байсан гэх юм уу. Одоо Duke-ийг судалж байгаа хүмүүс гэж хэлгээд Lemur Center гэж байдаг. Тэр амтныг хараад үзээрэй. Тэр нь надад бүр амар таалагдсан. Lemur Center гээд нэг юм амтны одоо хүрээлэн гэх юм уу нэг тиймэрхүү газар байдаг. Тэгээд ер нь бол зөндөө тэгээд Duke-ийн Flange гээд бас хөтөлбөр байгаа профессортойгоо ингээд ланч эдэнгээ тэр ланчийн мөнгөний сургуулиас нь төлнө. Тэгээд юм асууж бодлоо, юу ч ярьж бодлоо. Тэгээ профессоруудтайгаа гоё харилцаа өрнүүлэх боломжтой харилцаа яриа. Тэгээд ер нь Duke-ийн бүх зүйл таалагдсан да. Тийм тэгээ би бас цэнхэр өнгөндөртэй. Тэтгэлэг гэвэл 98% тэтгэлэг авсан. Environmental engineering болон civil engineering-ээр applyцсан. Тэгээд ер нь ирээдүйд тэр хоёр мэрэгчлэлээр сурах байхаа гэж бодож байна. Миний өссөн орчин бодоод хийсэн extracurricular энэ мэрэгчлэлүүдийг сонгоход нөлөөсөн гэж бодож байна. Миний эсэнүүд болохоор ер нь environmental engineering-тэй холбоотой. Тэгээ бас би багасаа математикийн олимпиадаар хичээлсэн. Тэгээд дунд ангиасаа физикийн олимпиадад оролцдог байсан болохоор физик тэгээд байгаль орчинд чиглэсэн эсэнүүд хийсэн. Надаас Duke University-с ярилцлага авсан. Тэгээд би болохоор яг Монгол алюмнитай ярьсан болохоор надаа одоо яг Duke-д сурах ямар байдаг талаар бас хэлж өгсөн. Тэгээд яагаад одоо би тийм эсэнүүд хийсэн тэр нь надад яагаад чухал байсан. Тэгээд хүмүүст яг яаж нөлөөсөн гэх мэтээр илүү одоо гүнзгий асуусан. Тэгээд намайг яг миний бодлоор ер нь яг намайг Duke тохирох хүүхэд байна уу үгүй юу гэдгийг шалгасан юм шиг санагдсан. Миний бодлоор Duke авсан шалтгаан гэвэл би Duke-ийн хайж байгаа сурагч нь яг ингээд тохирсон юм шиг санагддаг. Одоо Duke вебсайтн дээр болохоор тийм enthusiastic, ambitious тийм хүүхэд хайж байгаа. Гэхдээ яг хөө ингээ хичээлдээ сайн, бусдаа одоо impactful тийм хүүхэд хайж байгаа гэсэн чигсэн одоо ambitious гэдэг нь надтай илүү таарсан гэж бодож байгаа. Тэгээ би тэрийг эсэн дээрээ ч гэсэн сайн тусгаж өгсөн. Интервью дээрээ бас илүү тэрийг ингээд түлхэж бодлогож өгсөн юм шиг санагдсан. Тийм болохоор л ганцхан Duke-д тэнцэн ухаад гэж бодож байна. За нэгт бол одоо коллежийн одоо анхны шатны хичээлийг аль хэдийн одоо ахлах сургуультай байхдаа үзчихнэ гэсэн үг. Тэгэхээр бол одоо хичээлүүд ч амар илүү сонирхолтой болно л да. Коллежид бүр ингээ гүнзгий сурж байгаа болохоор надад л тоо илүү сонирхолтой, физик ч гэсэн илүү сонирхолтой болсон. Тэгээд EP өгснөрөө бас коллежуудад очиод кредитээ үзүүлж болно. Тэгээд чи одоо 10 юм уу 11 ахлах сургуулийн сурагч байж коллежийн хэмжээний
одоо хичээлийг үзэж байна гэхээр чи ингээд сурах хүсэл эрмэлзэлтэй өөрийгөө дайчилдаг. Тэгээ сайн оноо авсан бол илүү сайн. Тэгээд тэрийг илүү нотолж өгч байгаа гэсэн үг. Тэгээд өмнө нь хэлсэнчлэн бас би SAT-гээ явуулаагүй харин миний AP-ийн оноонуудаар одоо намайг маттай хэр өгдөйн, англи хэлтэй хэр өгдөйн гэдгийг харах боломжтой байсан гэж бодож байна. За би personal statement-тэй болохоор ер нь бол 11 дугаар ангийн 1 сараас яг он гараад бодож эхэлсэн. Тэгээ яг ингэ санаа нь яг хүмүүсийн эсээнүүдийг өмнө нь уншижсэн болохоор за нэг иймэрдүү байх юм байна гэж аль хэдийн мэдсэн байсан гэх юм уу. Тэгээд өөрөө юу бичих вэ гэдэг нэг хэдэн санаанууд ер нь бол ингээд төрсэн цагаасаа хойш ингээд бодож эхлээд тэрийг гол нь бичсэн л дээ. Тэгээд яг гол санаа нь болохоор одоо би 3 газар төрж өссөн. Тэр за 3 газар ер нь бол миний амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн. Тэр 3 газар нь болохоор одоо тэр 3 газарт байгаа бас хүмүүс нь болохоор одоо одоогийн намайг би болгоход хүргэсэн. Тэгээд тэр 3 газараас би олон зүйл сурсан. Гэтэ тэр 3 газарт нь тийм environmental problem байсан. Би тэрийг нь яг нүдээр үзэж биеэр мэдэрсэн. Харин би тэрийг нь одоо ингээд шийдвэрлэхийг хүсэж байна. Тэгээд тэрийг одоо би одоогийн байдлаар би иймэрдүү жижигхэн хэмжээнд шийдвэрлэж байгаа ч гэсэн одоо ирээдүйд өсөж одоо ирээдүйд сайн хүн болоод илүү томоор одоо шийдвэрлэж чадна гэж бичсэн. Тэгээд яг хөө тэрний ингээд бас бичсэн одоо стайл нь ер нь надад амар таалагдсан гэх юм уу. Тэрэн дээр яг минийх монтаж хийсэн. Тэгээд яг 1 км, 10 км, 100 км тэгээд 1000 км тэгээд 10,000 км буюу Америкийн нэгдсэн улсад тэгээд 10,000 км-ээр төгсгсөн байгаа. Тэр нь бас таалагдсан байж магадгүй гэж бодож байна. За өргөдөл явуулж явах хугацаанд хамгийн хэцүү байсан зүйл гэвэл яг бүх юм давхцсан хичээл хийх хэрэгтэй. SAT-ийг би бас өгөөг байсан болохоор SAT-д бэлдэх хэрэгтэй. IELTS бас өгөх хэрэгтэйсэн. Эсээнүүдэд бичих хэрэгтэйсэн, сургуулаа судлах хэрэгтэйсэн. Тэгээ маш олон зүйл ингээд давхцсан болохоор ер нь амар стресстэйсэн, амар хэцүү байсан. Тэгээд яг цагаа зөв төлөвлөж иж энэ бүгдээгаа илүү сайн чанартай хийх байх л гэж бодож байгаа. 11 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол аль хэдийн юу хийхээ ер нь бол ойлгосон байгаа байх. Гэхдээ миний хувьд болохоор би SAT-гээ бүр амар орой өгсөн. Тэр нь одоо 8 сар штэ. Хамгийн анх 8 сард өгсөн. Ягаад орой гэж байгаа вэ гэхээр өмнө нь хэлсэнчлэн бүх юмнууд давхцсан. Би яг 8 сард өссөн оноо аваагүй болохоор 10 сард өгсөн, бас 12 сард өгсөн. Тийм болохоор SAT-гээ одоо ингээд муу өгнө гэж санаа зовхгүйгээр заавал одоо 6 сард өгөөрэй. Тэгээд өөрийнхөө хэмжээг мэдчихэд хэр бэлтгээ бас ойлгоод тэгээд аль болох эрт ядаж нэг ингээд ачаагаа хөнгөлөөрэй гэж зүгт байна. Ер нь яг өргөдлийн одоо application process-ийн хувьд миний бодлоор яг юм cohesive application гаргаж ирүүлэл илүү сайн гэж бодож байна. Гэхдээ тэр нь яг зөвхөн коллежийн төлөө биш, яг өөрөө сонирхож дуртай хийсэн team одоо хүүхдүүдийг л хайдаг. Гэхдээ одоо жишээлбэл би яг коллежийн төлөө тийм байгаль орчны зүйл хийгээгүй, яг өөрөө дуртай байгаль орчинд асуудлууд бий болоод байгаа болохоор тэрийг яг шийдвэрлэхийн төлөө хийсэн болохоор тэрийг харин эсээ болон бусад одоо аппликейшн дээрээ сайн гаргаж өгсөн болохоор хүмүүс одоо яг одоо admission officer-ууд хараад энэ хүүхэд үнэхээр хийж чадах юм байна, хийж гинэ, манай дээрээ одоо улам сайн хийж чадах юм байна гэдгийг яг потенциалыг харсан болохоор илүү авдаг юм шиг санагддаг. Тийм болохоор аль болох яг өөртөө зориулаад тэгээд өөрөө юмыг сурч мэдээ, бусдад туслая, ямар нэгэн импакт үзүүлэе гэсэн бодлоор л хийгээд харин тэрийг сайн зөв гаргаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Төг яг надад яаж тусалсан бэ гэхээр ер нь багш нар маань миний одоо болж байгаа зүйлийг энэ болж байна, харин болохгүй байгаа зүйлийг эн чинь болохгүй байна гэдгийг яг хэлж өгсөн. Тийм үү? Хэрвээ ийм зөвлөгөө байгаагүй бол одоо би 12 дугаар ангидаа EP авахгүй байсан ч юм уу арай
одоо өөрийгөө дайчлахгүй ингээд зүгээр өнгөрөх байсан. Харин одоо багш нар маань болохоор за ингээд EP аваарай, аль болох хичээгээрээ за ингээд энэ эсээ чинь чамайг одоо арай жоохон дутуу харагдаад байна гэдэг ч юм уу. Яг эсэн дээр маш сайн зөвлөгөө өгсөн. Тэгээд эсэнээс гадна яг ингээд бүтэн аппликейшнийг ингээд томоор нь харахад бас зөвлөгөө өгсөн. Тэгээд нийт хүүхдүүдтэй ер нь ямар хуу төвшөнд явж гин, ямар сургуульд аплайдвал зүгээр үү, тэр сургуулийн дээр үгүй юу гэдэг дээр бас сайн зөвлөгөө чадсан гэж бодож байна. Америкийн нэгдсэн улсад өргөдлөө явуулж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд одоо бууж өгье, болохгүй байх, бүтгүй байх гэсэн үе зөндөө байх болно. Гэхдээ харин тэр үед өөрийнхөө зорилгыг санаад тэгээд өөрөө юу хийж чадах вэ? Өөрийнхөө дуртай хийх зүйлсийг бас ингээд хиймээр байгаа зүйлсээ бодож байгаа. Тэгээд бууж өгмөөрөөсөн ч гэсэн шүдээ зугаад төвчээд тэгээд аппликейшнаа явуулаарай.